55 дугаар бүлэг. Бэлийг нь буцаажээ. Марион өдөржин хөхөн хөгжөөнтэй яриг хөрөтэй байх гэж хичээлээ. Тэгж байтал чи бүрий орох тийшээ хандан нуур дээгүүр манан татан ав хийсэн улс буццгаалаа. Ийхүү шүн залгсан боловч Марион амар заяа аанаа үдсэнгүй. Зүрхийн зүгэр шивхэд л шаналгсан өдрийн бодлоос хоромхон зурж салсангүй. Нойрон хөрөхгүй орноос хэд дахин босон орох байх газар олдохгүй өрөөнд дутууран баахан холгилоо. Сэтгэл зүрхэнд нь мөнгө шингэсэн Генри Голдсприйн нүүр царай нүднийхэн өмнө үзэгдэж харагдахын зэрэгцээгээр түүний талаар хамаг бодол нь харин хорн нэвт шингэсэн юм шиг санагдана. Үнэхээр шаналн зовно гэж юу байдгийг Марион өнөөдрийг хүртэл мэддэггүй явжээ. Хайртай хүнийн хардаж хармалдаг байснаа хэцүүд боддог байсан бол тэр ёстой юуханч биш байжээ. Хайртай түүнээсээ хагцсан салж түүнийхэн төлөө санаа өргөлж зовдог байсан хичнээн хэцүүч гэсэн зүрх сэтгэлд нь итгэлийн нар гэрэлддэг. Хайртай хүнтэйгэн уулзсан учирч ярьж хөөрч байсан сайхан бодол санаанаас нь гардаггүй байсан хэрэг билээ. Тэгтээ харин хайрт хүнийхэн хэлж ярьж байсныг хаяа эргэцүүлэн бодохдоо нэг юм хэлж халалгүй нуугаад байгаа биш үстэй гэж хар буудаггүй биш буудаг байсан. Тэгээд харин хармуу тэр санаагаа дорн хөө залбиулах гэж хичээдэг. Түүнийхээ үгэнд эргэлцхийн хэрэг юу байна вэ? Хайрын сэтгэл хувирсан бол бэлэг минь буцааж өгнө гэж тэр минь өөрөн амласан шүү дээ гэж боддог болжээ. Тэгэхэд өөрийн шоолон инээж хөхрөөд тийм юм хизээч болохгүй гэж хэлсэн. Тэгвэл яагаад сураг бүр тасарч орхидог байна вэ гэж жаахан гайхдаг болоод байлаа. Санааг минь амраахаар ганц хоёрхан өгч болсон бич болмоор юм даа гэж бодсон ч гомддоггүй. Зорусч явуулахыг осолтойг мэдээд бичихгүй байж болох юм гэж бодон тайтгардаг. Үндэнч тийм. Ахмад Скерти эзэн хаантнаас үг дуугүй дагаж биелүүлбэл зохих зарлиг тушаал хүлээж авсан гэдэг нэрийдлэр өөрөнд нэрсэн загтал зурус булганыг заавал над үзүүлж вэ гэж тушаасан байсан. Марион Голдсприйн нуугдснаас хойш түүнийхэн талаар ямар ч сураг чимээ дуулаагүй байснаа өнөөдөр эхнэрийн тухай яриа хөрөөний үеэр л түүнийхэн нэрийг сайн нэг сонсчээ. Харин тэр хов чивийг цааш нь сонссонгүй сэтгэл зүрхэн өгсөн хайрт хүнийхэн хань жилтэйг мэдснээс хойш өөр юм юу ч дуулахын хэрэггүй. Яагаад гэвэл санад сарвайж явсан ганц юм байхгүй болж хамаг амьдрал нь харанхуй шин шиг болдгон болсон хэрэг л дээ. Тэгээд ч хөхөн хөгжсөн улс амтны хамтаар улам нарийн ширийн мэдж авах гэж хүссэнгүй. Голдсприйн өөрөө юу гэхин л дуулах юмсан гэж боджээ. Бүхэл шөнийг нүд хамхилгүй өнгөрүүлээд Бэлстротын том цаг шинэ өдөр ихснийг зарлан хангинах хаа байсан боловч цуван өмсөн юудэнг нь байтгаар нь дараад гэрээс гарч чихти өвс ногоон дундуур туучин хашааны зүн хаалган тийш яруу санд руу явж харагдлаа. Сууныхан доогуур нуусан гартан шүн битсэн загтлан барьсан дугтун дээр нь Генри Голдспрт гэж л хаягласан явжээ. Түүнийхээ хаягийг мэдэхгүй учраас чулууд жалга орж итгэлд хоёр зарцын аль нэгтээ уулзвал загтлын минь хүргэж өгч магадгүй гэж бодсон хэрэг байлаа. Уг нь чулууд жалга орвол хайрт хүнтэйгээ хэл ам авалцаж юу магадгүй гэсэн бодол аль хэдийн төрсөн боловч загтал минь дайснуудын гарт орж мэднэ гэж айдаг байснаас гадна бие биш тэр минь эхлээд бичих учиртайсан гэж бодон хүлээсээр өдий хүрсэн бол одоо тиймэрхүү юм огт бодхон болжээ. Авчява загтланч үүнээс өмнө бичих байсан хайр дурлал халамж сэтгэлийн халуун дотн үгээр дүүрсэн биш. Харин хуурдахын цагуур хуурдаж голоон тасартал гомдсон итгэл найдвар бүрэн хөсөртсөн хүний загтал байлаа. Өнгөрсөн шөнийг Бэлстрот эдлэнд нойргүй өнгөрүүлсэн хүн ганцхан Марион биш байв. Цэргийн хүний зуршлаараа 6 цагаас өмнө босдог Ахмад Скерти өнөө өглөө үүр хаяарах ягаачгүй байхад босчээ. Самун тэр цагийн улс төрийн уралцаанд оролцогсод цэргийнхний дунд цөөнгүй байсны нэг бол хатантны итгэлт хүн морин цэргийн Ахмад Ричард Скерти байлаа. Скерти эрх дураараа амьдрах дуртайч гэсэн дан ганц жаргалцсан гэл боддог хүн бас биш. Нэр төрд тун дуртай тул үйл явдлаас хол хөндөй хоцролгүй хатантны хатгаа матгаагаар улс төрийн далдуур уралцаанд уухайн тас оржээ. Тэндэнч болоод
Бичиг цаасны их ажилтай болсон, тэр ажилдан өглөө эрт ордог зуршилтай болсон хэрэг байлаа. Өчигдөр ан авгээд уг ажлаа орхигдуулсан учраас өнөө өглөө үүр шинээр босон бичих барих ажилдан шамдан оржээ. Улс төрийн хийгээд цэргийн толын энэтрээ мэдээ шалуухан шиг бичих хэрэгтэн дээр өөр нэг ажил гарсныг амжуулахар шийдсэн Ахмадын өмнөх ширээн дээр бичиг цаас биш, өөр ямар нэгэн зүйл агуулсан бололтой дугтуй байж харагдлаа. Өрөөсөн гартан үзэг барьсан скерти дугтуйтыг өөрлөгөн ойртуулсан боловч яахан мэдэхгүй гайхсан юмстай жаахан хардсуулаа. Дугтуй дотор Генри Голдсприйн малгайн чимэг болон хадгалагддаг байсан скертийн хулгайлсан Марионы өрөөсөн цагаан бэйли бий. Энэ бэйли Марионы сэтгэл зүрхэн Голдспрт өгсөний тэмдэг хайр дурлалын бэлэг мөн эсхийг сайн мэдээгүй морин зэргийн Ахмад Марионд бэйлийг нь буцааж өгөөд яах юу болохыг хардаг хэрэг гэж боджээ. Хайр сэтгэлт хүн нь бэлэг болгосон бэйлийг нь буцааж өгнө гэдэг бол багахан зүйл үнэхээр биш билээ. Марион Голдспрт үнэхэрийн сэтгэлтэй байсан бол бүх юм өөрөөр эргэж, скертэд өөрт нь аятайхан болж тун магадгүй гэсэн үг. Тэр хоёрын хооронд юу ч болоогүй байлаа гэхэд хэнд ч юу ч болохгүй. Хамгийн гол нь Голдсприйг өөрөө буцаа илгэж өгч гэж Марионд өмшүүлэх хэрэгтэй байлаа. Тэгэхээр дугтуй дээр нь түүний бичгийг яг дуурайлгаж бичих хэрэгтэй гэсэн үг. Голдсприйн бичсэн зүйлийг хаана харлаа гэж бодож суутал түүнийг баримтлагтан олж ирсэн баахан бичиг сажиг санаанд нь орж өөрлөгөн ойртууллаа. Хэдэн захидал ялган авч нуус бичиг сажигыг учир утгын тайлах гэж байгаа хашир шинжээчиг анхааралтай ажиглав. Скерти нуус ажил өргөнхөн дагуу өөр бусдын бичсэн барьсныг дуурайлахтан зэгсэн сайн болсон хүн тул загтлын нэгийг өмнө нь дэлгэн үзхэн авч бэлэтэ дугтуун дээр үсэг бүрийг хичээнгүй зуран Марион Вэйд авхайд гэж нөөрлээд болсон дээр хайгаарч яах вэ? Одоо ингэж хөргөж ирсэн байж таарахаар итгэлтэйхэн хүнээр өгүүлж орхидог хэрэг. Модчин Вэйлфордод итгэхгүй байх ямар ч үндэс Марионд байхгүй. Голдсприйн ийш тийш нь явуулдаг элчин байсныг мэддэг байж магадгүй. Харин түүнд нь хөөгдөд тугтсныг юу л мэдээж дээ. Модч маань яагаад алга байна? Үрд сайхаас өмнө иргэсэн юмсан. Ашгүй хүрээд ирв шиг байна. Цонгохны цагвар хүн өнгөрөх шиг боллоо. Мөн байх гэж бодон дугтуйтыг барьсаар явуулах хүнийн тосох санаатай гарлаа. Гадаад давжуун дээр нь урваач Вэйлфорд өөрийн биеэр зогсож байлаа. Скерти яах, юу хийх нь хэлж заадган хэлсэн заасан байсан болохоор түүнийг өрөөндөн оруулалгүй дугтуутайг шууд гардуулаад хэнд ч үзэгдэж харагдалгүй өгөх хэрэгтэй. Болж игэл Марионы ганцаараа зугаалахын тааруулан амдж байгаад аятайхан уулзаж Голдспргаа явууллаа. Үнийг өөртөө нөгөөрэй гэсэн гэдгийм шүү. Тэгээд авмагц нь ам ангаах завдлагын зайлах хэрэгтэй гэж захиад. За, ингээд яв. Хэнд ч харагдахгүй бодоорой. Энд эртэр жаргсан энд явж явахыг чинь тэгээд бас надтай уулзсан чинь хүн амтан харж архивал тун базаахгүй юм болно. Ажлаа амжуулаад над хэлээрэй. Бүх юм номорон болсон байвал дахиад энэ хэрэг юм хүртнэ гэж мэдээрэй. Ингээд хурам жилчин алган дээр алтан цус тавьбгүй юу эргэж орлоо. Алган дээр нь гялалтсан алтан цусыг хараад малитлан энэгээд тэр дор нь уут руугаа хийсэн Вэйлфорд довжон дээрээс баруун тишин хялдсаар сөөгөр орж алга болов. Сахиусан ч харж үтсэн хэрэгүү санамсаргүй ч тохиолдлоо. Ахмадын амлсан шанг хүртэх амны хишгэн дорхнон ирлээ. Гуу гартал нь юудэнтэй цувтаа нэг хүүхэн өмнөхөнд нь явж харагдлаа. Вэйлфорд эдлэнгийн эзний охиныг яг ийм цувтаа явж байгааг нэг бас удаа харсан учраас дорн танилаа. Марион Вэйд замаар хурд явж байв. Вэйлфорд араас нь мод ташааран аятайхан даглаа. Марион хашааны хаалгаар гарч ойрын орсон замаар явсаар өөрийн сайн мэддэг зоргоор эргэн өтгөн мөчөрт эвэрлэг модны ёроолд очиж зогслоо. Санаанд нь гинт орсон сайхан бодолд автан саглагар ногоо мөчөрдөр амсгаад нь зогссоор. Голоон тасартал гомдсон том зүрхэн шимшрэн өвдөж байгаа. Одоо ч гэсэн хайр дурлалын гэрч болсон хамгаас нандин энэ мод нь энкрилэн аргадж байх шиг санагдана.
Тэгтэл хүнд хөлд гიშгэгдсэн хадсан навчис шаржигнэж дуулдан өөрөөс нь хоёрхан алхам зайтай зөргөөр лут том эр гарч ирлээ. Модчин Уилл Вейлфорд байлаа. Мариан өмнөрөө өнгөрхийн хүлээн харахчгүй зогссон боловч модчин харин өөрийн хармагцсан малгайгаа авч эвд өгөхөн мэхийгээд нам дугаарам "Вэд авха" гэж дуудав. Мариан гайхсан янзтай хүйтнэр "Та юу гэв?" "Таныг гадаанаас нь аваад даглаа. Ганцаарнтай нь уулзах хэрэг гараад." Гэхдээ "Ямар хэрэг?" гэсэн Марионы хоолойд сэтгэл өөрийн ирэхгүй төгссөн өнгө аяс тодрон энэ хархууд надтай уулзах ямар хэрэг гардаг байна уу гэж бодлоо. Харахад нэг л хачин амтан харагдахгүй ой шугуйд ганцаархнаа явж байхад нь ингэж таарлцсан учраас харагчгүй үстэй. Тэгээд харин цамцныхаа ингэрийг сөхөн нэг дугтуй гаргаж ирээд "Энийг танд хэнд чарагдлаггүй өөрийн биеэр өгөөрэй" гэж явуулсан юм. Гээд сар байхад нь овоо тайвширч дугтуйг авмагцсан. "Хин тэрв?" Гэхдээ нь харахгүй ердөн л "Голдсберг" гээд санд минь "Одоо явуулгүй болохгүй. Хүн харж өргөж магадгүй. Нэрийн бас Голдсберг амьд минь сайн сууж байна. Эхнэр тэгээ эвлэрсэн гэж хэлээрэй" гэсэн. Загталдаан тодорхой бичсэн байх л да. "Би түргийн эргэж очлгүй болохгүй. Та өршөөгөөрэй. Сайн сууж өгөөрэй" гэхэн тэр. Вейлфорд тэнхээгээр мэхийн салхас гүйцэтгээд яваад өглөө. Саяны нүгэнд нам зөхиулсан юм шиг болсон яахт сөхөөгүй амтан гартаан бага доктор руу гөлрөн хоцорсон Марион салгансан гар хуруугаараа лацын ховхлон докторыг нээж тэмтрэгдсэн элгэн биелийг гараасан алдан өөрөн гиншин уйлж газарт гулдайн унлаа. Энэ удаа харин муужирсангүй мөс шиг хүйтэн гараараа зүрхийн бацаад авах шиг болсон харуусал уу гашууд нэрвэгдэн унжээ. Ингээд дуустдаг байжээ. Хайр сэтгэлийнх нь бэлгийг буцааж намайг хайж хайр сэтгэлгүй болжээ. Угаасаа ч хайр сэтгэлгүй байсан хэрэг байна. Түүнээс биш яалаа гэж ийм амархан хаях вэ? Марион нүрийн газарт наан удтал ингэж өгсөн хүн шиг гулдаач хэвтээд арай чамай гэж босон амтай амьгүй хоёрын хооронд амтан гэрлүүгэн эли балаа юм шиг гэлдэрлээ. 56 дугаар бүлэг. Скертид зэвүн хүрв. Скерти өөрийн бодож олсон хорон аргаар Марионыг ийм байдалд оруулахын чиний арайч бодсонгүй. Голдсберг тэр хоёрын юу гэж ярилцаж тохирсныг огт мэдээгүй байсан хэрэг л дээ. Марион Голдсбергт үнэхээр хайр сэтгэлтэй юм бол хайр дурлалын бэлгийг буцааж өгснийг хараад яах нь хардаг хэрэг гэж л бодсноос биш. Бэлгийг нь буцааж өгөхтөн бас эхнэртэйгээ эвлэрсэн гэж хэлүүлсээр байхад нь хүртэл түүнд хайртай сайн хэвээрэн байх юм гэж арайч бодоогүй нь мэдээж. Энэ ухаад Голдсберг хэрэггүй болно. Тэгээд халуун хайр дурлал нь дөрвөлдсөн өөр нэг хүн морин зэргийн ахмад Скерти би аятайхан санагдах нь зайлшгүй гэж бодсон манер юм. Марионд үнэхээр дурлсан ч гэсэн үүнийхээ хажуугаар бас өөр бусад зүйлд нь үхэн хатан шүнтсэн хэрэг билээ. Марионы сэтгэл зүрхийг төдийгүй өөрийн эзэмдэж чадвал өөрөөр хэлбэл эхнэрийн болгож чадвал энийг хогшил хөрөнгө минийх болно гэсэн үг гэж бодож байжээ. Морин зэргийн ахмад Скерти өндөр цалин бүнлүү өгөөмөрх өршөөл сойрхол хүртдэг байх ховтой төрсэн ир боловч энэ бүхэн нь Мармадюк Вэдган хүргэнийх болж таарах хогшил хөрөнгөний дэргэд юухан ч биш санагддаг болжээ. Марион Вэдэг ямар ч байсан эхнэрийн болгоно гэж шийдсэн. Баян тарган энэ бүсгүйн сэтгэл зүрхийг эзэмдэж ис чадлаач гэсэн сансандан хүрх аятайхан арга над бий гэж бодож байлаа. Бэлийг нь буцааж өгсөн явдал энэ аргын эхний алхам байв. Дараагаар нь хайр сэтгэлийн илчилж ханилан сууйг нь татгалзахгүй бол тун сан хэрэгэлдэ. Татгалзвал нөө сүлчихэн аргыг хэрэглэндэ. Яарах хэрэгтэй. Яагаад гэвэл Мармадюк Вэдган ховзыг атгаж байгаа энэ засаг төр түүний ачаар охин нь өөрийн болгож чадах аятайхан арга зал аль аль нь өнөө биш гэхэд маргааш байхгүй болж мэдэх аюултай болоод байгаа цаг. Скерти өрөөндөн орж ирээд Марионтой уулзаж хэлж ярих зүйлийн бодон баахан холгилоо.
Ийхүү холхингон Вэлфорд гэж нэг таныг амтан айл зэрэг уддаг бол сайн л хэлж загсан юмсан. Арайчныг гэрт нь орж асуу сургалахгүй байлгүй дээ. Марионы ганцаараа зугаалж явахт нь замын тосчуугаад уулзах учиртай. Ганцаархнаа явахт нь уулзах гэсээр хэдэн өдөрч болж мэдхээр мулгуухан ирдэ гэж бодов. Тэгсэн чинь цонхны цаана Вэлфордын толгой зухалзаж харагдах нь тэр. Хар тэнэгчин буцаад иржээ. Эднийх нь хэнийг нь олж харах үед бурхан минь цаг эртвэн гүй гэсэн ч дээ. Яасан ч тэнийг амтан гээчвдээ тамин юу болоод буцаад ирдэг байна уу? Гарч уулзахаас биш. Ингэж бодсон Скерти малгаагаан шүүрэн авч гүйхэн холгоо гарч хар хүүгийн хүлээж байгаа сөг рүү орж очоод юу болсон бэ Вэлфорд минь? Яагаад эргээд ирэв? Гэхэд Вэлфорд харин инээд алдан юу болох вэ ноёнтон минь? Нөгөө шуухагч нь үүрнээсээ гараад ирэхэд нь барид авсан шүү. Энд чи тэгээд юу гэсэн үг болж байна? Өг гэснэгт нь өчгөөд ирлээ гэсэн үг. Өгөөд ирлээ? Иймэрт чи хаан таринтай уулзсан хэрэгв? Аз минь харж үзлээ шүү дээ. Эндээс гартал минь хашааны хаалгаар гарч ив харагдах нь тэр. Шугуй хүртэл араас нь дагсаар чулуу чалга ордог зөргөөр эрэхт нь гүйцэж очоод яг л өөрийн тань хэлсэн зааснаар уулзж ярилцсан дугтуутайг гардуулж орхиод ирлээ. Энхэ тэр энэ хар өглөөгөр юугаан хийж тэнд явж байдаг хэрэг? Вэлфорд минь чи нэг л бодилсан бол та. Арай тийм байлгүй. Би огт бодлоогүй ноёнтон минь. Бүгдийг яг л таны хэлснээр болгосон. Ер нь ч тэгээд би тэр хүүхний чинь тэр зөргөөр явж явахын урд мөн ч олон удаа харсан юм. Авхаа бараг өдөр болгон морьтой явж байдаг. Өнөөдөр харин явга явж очоод нэг модны ёроол зогсоод байсан шүү. Тань тэгээд юугаа хийж байх юм? Юу ч хийгээгүй. Ноёнтон ахмад минь модны ёроолд зогсож харагдсан. Хойн сорхоод нэг том эвэрлэг мод байдаг юм. Би дугтугтайг тань өгөөд л өөрийн тань хэлсэн ёсоор тэр дорхонон эргэсэн. Тэр тэгээ тэндэн үлдсэн үү? Тэр том модныхоо ёроол зогсоол үлдсэн. Эргэж ирэхэд чинь хинж тааралдаагүй хэрэг үү? Үгүй ээ, хинж тааралдаагүй. Тэгвэл тэндэн л байж байгаа хэрэг байх нэ. Чи тэгээ тэр дорон эргэсэн гэв үү? Тэгсэн одоо тэндэн байж байгаа. Эсвэл байхгүй ч байж мэднэ. Би мэдэхгүй. Улс амтан босгоос өмнө өөртөө тэн ирж уулзъя гэж бодоод л байдгаараа яарч ирлээ. Тэгэхэр чин тэр дорон миний араас хөдөлсөн байлаач гэсэн эрх болоогүй байх учиртай. Та явбал замын дундал таарлаж таарна гэсэн үг. Чулуу жалга ордог зөргөөр эргэсэн гэлөө. Тэгсэн Стамфвилийн шугуй дундор өнгөрч уулууд өгсдөг тэр зөргөөр. Эдний цэцэрлэгийн хашааны хаалганы цаахамтайд их цамаас салж мод руу орсон зөрг байгаа. Мэднэ. За, миний эрүүлэнхийг ерөөж балгаарай. Чи бид хоёрын ингээд зогсож байхыг хүн амтан харж орхиж мэднэ. Одоох яв. Хаашаа явна? Өөрөө мэд. Харин дахиад ажил гарч магадгүй. Оройхон тишин гэртээ байна шүү. Бас нэг алтан зоостой болсон бузар хар урваач бушуу түргэн аргагүй алга боллоо. Скерти цэцгийн хүрээлэн дотор сэлгүүцсэн. Тэхлээр Марион авха үр хаяараагүй байхад босон чулуу жалга ордог замаар шугуй руу орж явсан хэрэг байх нэ. Энэ нь юу гэсэн үг? Ямар учиртай болж таарах вэ? Гэж бүхтэнж явснаа гинтхэн чөтгөр чамайг гэж дуалдан цаатах нь би бариад авч амжиж юуны магдав гэд хашааны нөмөн хаалгаар гарч ирж ива багдарга харамгцсан мордон эмэл 12 хүн хурдл гэж бархирлаа. Өрөөндөн гүйж орж ирэн энэ тэндгүй хайсан хоёг дуулгаан санд минь дөмсөн бүрэн зэвсгэн агсаад ширээн дээр байсан галан хүзүүтээс аяг дүүрэн арх хийж ган замсгаагаар залглаад ган төмөр харжиг нь улсаар байшингийн хойт хэсэг рүү очдог гудмаар хол алхлаа. Гарч ирээд эмээлтэй байсан мориндон үсрэм мордож цэргүүтэд миний хойноос гэж тушаан чулуу чалга ордог зөргөөр цаахнуур өнгөрдөг хаалган тийш давхин одлоо. Тэгээд харин хаалгач хөрөлгүй буцав. Скерти хашаа хүртэл өргөлжилсэн туулайн бөөрийн шугуй дундуурах замын наахантайх толгой дээр гаргуугүй юу мориныхоо амыг татан зогсоод гэж тэр дорхонон буцаад гэж тушаалаа. Ахмадынхан ингэж хачин аашилсанд гайхсан цэргүүд мордийнхоо амыг эргүүлв. Ганц хоёр нь модон дундуурах тэр замаар нэг хүн гэлдэрч яваг харсны нэг
усан цэрэг явсан эрэм. Далай мандал дарвуул цайрын харагдаж байна. Ахмад маань тэр хөлөг онгоцыг зогсоолд нь оруулах санаатай биднийг нь зайлцхаагч тушааж байна. Гэх дуулдав. Энэ зур Ахмад нь айжуухан боловч ойртож ява тэр хүнийг ажигланган монд цаадахтайгаа уулзаад явж байлаа ч гэсэн түүний хойноос хөөгөөд нэмэргүй. Тэр тэгж энүүхэндээ эргэлдээд байж ухаар тэнийг толгой биш. Энэ хоёр сая уулзаа салсан бол миний бодож олсон арга өөрт мань тун тусгүй юм боллоо гэсэн үг. Тэгтээ харин уулзах гэж явсан боловч цаадах нь ирээгүй байж болох юм. Тэгвэл Бэйлийн яг цагаа олж эзэндээ очисон. Тэгсэн байвал би одоо л яг уулзаж ярилцах хэрэгтэй гэсэн үг. Өнөөдөр л ярилцах хэрэгтэй. Хойшлуулж хэрхэвч болохгүй. Цаадахтайгаан хэл ам авалцдаг боломжтой ч юм байлгүй. Тийм байвал тэр Бэйлийн талаар бүх юм тодорхой болж мэднэ. Цаг алдаж огт болохгүй. Ингэж л хоёрын хооронд гурвын дунд байж тэсхэн ч байлаа. Ерөөсөө л уулзаж ярилцдаг хэрэг юу болов болог. Ричард Скерти энэ хүүхний амнаас заа гэсэн үг дуулах юм бол хааг эзэнтнээсэн урвахад ч Марматюк Вэйдгойд нууц ажил хэрэгэн дураараа бүтээх боломж олгоход ч бэлэн байна. Харин үгүй гэвэл юу? Юугээч болохыг сайхан мэдэрэ Марион Вэйд авхаа минь. Уймэн самун дэгдэгч өвгний толгой мөрөн дээрээсэн өнгөрнө гэсэн үг гэж мэдэрэ. Өөрийн танил хариу өөрийн минь аз жаргал өвгний толгой хоёрын хувь зяаг шийднэ. Энийг эрх биш тунгаан бодно. Өөрийн минь тэгж их хадуу зүрх гаргахад хөрөхгүй байх гэж найдаж байна. Явгнаар тосч очвол дээр байх. Хайр сэтгэлийнхэн үгийг морин дээрээс илчилж байх арай эвгүй юм уу да. Үнэхээр унаж гүйцсэн янзтай амтан очиж өвдөг сөгддөг хэрэгэ. Тэгж байх юм ордныхан харвал юу гихсэн болоо. Хатамтны хайртай ганц хүн хэнд дийлшгүй баатраар Скертийн хөдөөний нэгмүү бүсгүй уймэн самун дэгдэгчийн охины өмнө өвдөг сөгдөж орхисон сууж явахыг харвал тэгэд бүр ухаан жолоогүй дурлаж орхисноо учрлан гуйж говшиж байхын тулд бол юу гэх бол гэж бодож зогслоо. Скерти ингэж бодон инээж хөхөрсөөр мориносон үсрэн бууж модны мөчрөөс уяад Марионыг амдан доош дэгдлээ. Толгон хормойгоо орох туулайн бөөрийн өтгөн сөөгөн сөөдрөд агаад явж байсан бүсгүй. Их л гайхсан хүйтэн харцаар өгтөн толгой үл мэдэг мэхээлээ. Иймэрхүү янзтай өгдсөн хүнтэй чинь инээтрийн юм ярих хэрэггүй баймаар боловч Скерти харин тоолгүйгээр Марион авхаа гэж дуудан их л хүндэлсэн байдалтай дөхөж очин малгайган авч байдгаараа мэхийгээд нэрт ингээд ганцаархнаа явж явахад саад хийлээ гэж эсуурлвал тань ийм сайхан ад завшин харилсан ховз яндан би хагартлан их баярлахсан бэлээ гэв. Ахмад Скерти тантай ингэж тааралдах юм гэж огт бодсонгүй. Миний хувьд бол ингэж нэг тааралдаг болоосоо гэж хичнээн хүсч явсан гэж боднов. Ганцаархантай нь уулзж ярилцах юмсан гэж мөн ч хүссэн тэгсээр өдий хүрлээ. Ганцаархантай минь үү? Өршөөгөөрэ ганцаархантай минь юугаар ярилцах гэснийг нь бодоод олохгүй юм. Марион авха та одоохон мэдэх болно. Та бараг гадралч байгаа байх. Хайр сэтгэлтэй болсоор удаж байгаагаан хэлж яриад байхын хэрэг байна гэж үү дээ. Үүнийгээ та тэгээд над хэлээд юу ийхвдээ? Хэлэх гэсэн тэр хүндэл очиж хэлж ярилцах хэрэгтэй шүү дээ. Хэлэх гэсэн хүндэл хэлж байгаа минь энэ. Марион авха минь дээ. Нууж хаач чадхан болоод яаж шухан шаналж явдаг болсны минь та анзаардаггүй гэж юу? Өөрт тань би үнэхээр хайртай. Өмнөд нь сөгтгөд ч бэлэн байна. Хэлэхгүй яваад байж нэгэн чадахгүй улсан намайг та битгий зэмлээрэ. Үтсгэлэнд Марио минь намаагаа битгий түлхэж зайлуулаач дээ. Цорын ганц үгийн л хэлж үз танаас гуй. Итгэл найдварын минь талаар болохгүй ганцхан үгээр л хэлж үз. Скерти дуулган авч чулуудаад өвдөг сөгдөн юу гэхин хүлэн нүүр царай өдөн ширтлээ. Марион юу ч гэсэнгүй. Нүүр царайн тийм гэхин аргагүй баярлсан, ууралсан, гайхсан аль алины шинж тэмдгийг ажигласангүй. Скерти юу гэхин дэсэлгүй хүлэн сөхөрсөн хэвээрэн. Энхүү энэт хөрөн байдалд ороод байгаагаан сая ухаарж царайчлан гуйж эхэллээ. Хайр сэтгэлийн минь бүүн яцаагтун.
Марио минь, ганцхан л үг хэлж үз. Өөрийн минь өр бүдэж хайрлах юм бол тань хүссэн бүхнийг тань биелүүлэхэд бэлэн байна. Энэ хоёр гар сэтгэл зүрх жадам минь, энэ бие минь тэр чигээрэн өөрийг тань болог. Одоохондоо тань тоогдохгүй байгаа хэдий боловч би өөрийн тань хүндэтгэлийг, магадгүй бас хайр сэтгэлийг хүлээхийн тулд бүгдийг хийж чадна. Би чинь найдвартай ирээдүйтэй хүн шүү. Хатамтны хайр ивэлд багтдагаас танаас юуг нь нуух вэ? Өөр шиг тань үдсгэлэнтэй сайхан сурвалжтай ухаантай эхнэртэй суул би чинь юунд ч хүрч чадна. Өөрийн тань хайр сэтгэлийг татахын тулд би бүгдийг хийж чадна. Нэр алдраа цуурайтуулж түүний минь та омог бардам эзэмшиж олонд гайхуулж явдаг болно гэдэг бол миний чинэвд хамгийн аз жаргалтай зүйл. Одоохондоо би жирийн дарга боловч мөдхөн лорд хэрэгэм зэрэгтэй болно. Ийм хэрэгэм зэрэг өөрт минь өнөөдрийг хүртэл хэрэггүй байсан болохоор хүртэх гэж хичээдэггүй байсан бол одоо харин үлмийн тань өмнө хаях шиг сайхан юм юу байх вэ? Өөрийн тань хайр сэтгэлийг татаж чадахгүй юм бол над өөр юу ч ямар ч эрх юм хэрэгэм зэрэг хэрэггүй. Марио минь, таны үгийг би чинь ял сонсох гэж гэмт хэрэгтэн шиг л хүлээж байна. Ингээд ер нь би чинь найдаж явбал болгосон болов уу? Марион өөрт нь ингэж унаж гүйцсэн хүний нүүр царайг ажиглалаа. Скиртийн үнэн голоосон хэлж ярьж байгаа нь эргэлзээгүй. Итгэл таанч даахааргүй энэ хүн өөрт нь үнэхээр хайр сэтгэлтэй нь илэрхий. Өөрт нь унаж гүйцээд байгааг мэдж байлаа. Тэгээд ч эгдүүцэж зэвүүцхийг аль болохоор хичээсэн байж мэдэх билээ. Ингэж өвдөг сүгдэн гуйж байгаад нь муу юм юу вэ гэж бодсон бүсгийн харц жигшиж зэвүүцсэн биш, өрөвдсөн янзтай байсан боловч тэр дорхон хэнэггүй хүйтэн хөндөй янзандан орлоо. Авхайн царай зөөлрсөнд хуурдсан скерти сансандан хөрлөө гэж боджээ. Тэгтэл харин тийм биш байлаа. Торох төдийхөн болоод өнгөрсөн томжиргүй хүйтэн энэ харц найдахын хэрэггүй гэсэн хариуг нь ямар ч үгнээс тодорхой хэлж ойлгуулв. Араас нь огтхон ч халгаахгүйгээр огцом үг сонсогдсон уг хариуг нь уламж батнот болголоо. Ийм хариу авсан скерти дуулгаан газраас авч дуул шуугийнхэн мэхийн үлдэв. Марион толгой өөд өгсөн скерти хойноос нь 2-3 алгасан боловч зогсон далд орон ортол нь харсаар хоцорлоо. Нүүр царай нь танихын аргагүй болжээ. Төлөв даруухан царайлах гэж байдгаараа хичээн арай ядан нууж байсан дур хүсэл уур хилэн хорсол занл сэлтэн тэр чигэрэн гадагшилжээ. Шүдэн тачхин тул хаврын гүйцхэн тэр. Одоо ч хэрэг ингэж ёсорхоод байхгүй шүү. Омог барда минь авхайтай аятай ахнаар биш хүчээр үзэх хэрэгтэй. Тэгж гимэн зүгээр нэг эхнэрэн болох биш. Зүрх сэтгэлийн эзэмдэж чадна. Иймэрхүү хүүхэн бишгүй л таарлаж байсан да харин чи нэг. Түүхэнд ч иймэрхүү юм олон гардаг шүү дээ. Хулгайлагдсан савин огтоор л бодоод үз. Хулгайлж авчирсан хүнийг нэг өдөр үзэж чадахгүй уддаг байсан байдаг билүү? Удаж төдөлгүй л хайртай халамжтай эхнэрүүд нь болдог байсан. Тэнийг амьтдын ярьдгаар бол үзэн яддаг болох учиртай тэр юм нь харин хайр дурлалын бүр дөрөлзүүлдэг байсан хэрэг шүү дээ. Тэгэхээр тэр Ромын хүч чадлаар үздэг шиг үздэг хэрэг өөрт зам юр алга. Саадагтан үлдсэн сүүлчийн ганц сумыг тавих цаг боллоо. Мармад юхгүй үдсгэлэн дохин шигэн эрт босдоггүй замтай хүн ч гэсэн өдийд орноосоо даанчныг хавхарсан байлгүй. Булаа юм. Ингээд ер нь энэ хүүхэн иймэрт юугаа хийж явсан байна уу? Юугаа хийж явсныг мэдхтэй л нэг мэднэ. Тэгээд харин чамайг гээд хөмхий тасцун амьсгаатсандан ингэр заман базлан тэгсэн байвлуу. Марион Уэйд авхайтан минь. Миний ихнэр биш. Зугааны юм болно гэж мэдэрэ гэж занлаа. Ингээд сулбууран шов татан авч мориндан үсрэн морд могцон давриулан 2 бөөрлөн шигтгэн толгойн бэлөөд цагуулв. 57 дугаар бүлэг. Байдал хэцүү болов. Мармадюкгүй номын сангийнхан өрөөнд айгүйхэн бодолд автан суунаа. Сүүлийн үед өөрийн болон ойр дотны улсын толгой дээрээс аюул нөмөрч байгааг мэдэн сэтгэл өргөлж төгшдөг болжээ.
Сэтгэлд өгших нь ч аргагүй. Чулуу жалганд болсон нууц хуралд оролцсноор нь төдийгүй одод танхим мэддгээ мэдсэн байж магадгүй өөр бусад ажил явдлаараа нэр төр тар ухамтай болсноо мэдэж байлаа. Генри Голдсберийн баримтлагцнаас хойш төрсөн сэжиг амар заяа үзүүлэх юм болоод байлаа. Голдсберийг өглөө эрт тэр хурал яг тарсны дараахан баримжилсан болохоор тэр хурал дээр тандаач байсан тодорхой. Тэгэхээр өөрийн амьд явах өдрийн тоог гүйцсэн, баримжлагдсан, шүүгддэг нь шүүгдсэн, цаазлуулдаг нь цаазлуулснаас өөрчлөгөө гэсэн үг байлаа. Тэр хурал дээр тандаач байсан бол ер юу ч байсан Ахмад Скерти өөрөн эсвэл түүнтэй яг холбоо сүлбэтэй өөр нэг хүн байсан байж таарах бөгөөд түүнээс биш Голдсберийг тэгжил тэрхэн дорн баримжлахгүй байсан хэрэг л дээ. Мармадюкгүй хааны морин цэргийн Ахмадыг ямар ч бузар булаа юм хийхээс буцхааргүй хүн гэж боддог. Төлөв томоотой царайлж сайхан аашилдаг. Танайд ингэж арга буюу орогнож тав тухайгт нь алдагдуулж байгаадаа тун их зовх юм гэж ахин дахин учралсныг огтхон ч үнэмшээгүй. Урилга заллаггүй гээчнийхэн итгэл эвтгэр хүн гэдэг нь аль хэдийнээс гадралсан билээ. Скерти харин мэдсэн барьсан зүйлийнхээ талаар өнөөдрийг хүртэл ганц ч их зохиолгаагүй. Энэ нь тэгээд учир шалтгаантай байжээ. Тэгсэн ч гэсэн Мармадюкгүй сэжиг арилаагүй хэвээрэн. Харамсалтай нь харин сэжиглэж байгаа зүйлийн шалах боломж даанч байхгүй. Скерти эзэн хааны зарилгаар төрөө барин хамаг загтлыг нэгэнгүй уншиж үздэг. Нууц хуралд оролцсон зарим хүнтэй уулзаж ярилцахад цаадуул нь бас л юу ч мэдээгүй байжээ. Тэр шин юу гэж болсныг Дэнси, Уэлфорд, Григори Гардогоровоос өөр мэдэх хүн байсангүй. Гэтэл Дэнси хэдэн 7 хоногийн өмнө охинон дагуулад хашаанчим яваад өгсөн. Уэлфордтай Мармадюкгүй энэ төр юм ярилцаж огт үзээгүй. Гартыг бол ерөөсөн таньдгүй байлаа. Амин насан хутганы ирэн дээр тогтож байгааг инхүү мэдсэн Мармадюкгүй парламентт л найдаж байлаа. Хожим хонь урт наст гэж яригддаг болсон хэдийд чим нэгдэн нийлсэн хамгийн эрэлхэг зоригт эх орончдоос бүрдсэн энэ парламент үйл ажиллагаагаа өнөө маргаашгүй эхлэн өөрийгөө эзэн хааны эрх захиргаа төр хэмээн өргөмжилсэн хорт могойг дарах учиртай байв. Энэ бол зовсон олныг жаргуулна, цаазлуул хулсыг аварна, хориг төгсдөд эрхчлээ болгоно гэсэн үг байлаа. Хорт могоо харин баг зэрэг гөвшүүлсэн айсан боловч хорт хөлийн гозолзуулсан хэвээрэн байв. Зарим гүнгийн хошуунд эрх мэдэл хүчтэй хэвээрэн түүнийг янз янзаар харуулдаг, хүмүүсийг баривчилдаг, хогшил хөрөнгийн хаман хураадаг, гэмгүй улсын толгой залгидаг хэвээрэн. Мармадюк Ведган амин насныхаа талаар санаа тун их зовн сэтгэл төгсч байсан тэгэхээр гайхахар зүйл биш байлаа. Жон Элиотуга шоронд тарчилж, Лентол, Лилберн, Брин нарын зэрэг улс янз янзаар хавчигдж байсан цаг. Хоёр жихэн огтлуулсан, тамлуулж тарчилсан улс энэ тэндгүй тааралдана. Мармадюкгүй хамгийн эрэлхэг зоригт эх оронч гэдгийг мэддэг Генри Голдсбер хуйлд хар шиг гэмтрэг үйлдсэн этгээд гэж хэлүүлэн хорон муу санаата хаантны нууц далдуур гар хөл болсон өөдгүй тандаачтаас нуугдж байлаа. Энэхүү Мармадюк Ведган байдал хөөсөрсөн их далайн аимшигт давлгаан дунд ам тэмцэн самардж байгаа хүнийхээс өөрцгүй болоод байв. Парламент харин өөрт нь туслахаар оволцсон давлгаануудын өөдөөс сөрөн тэмүүлж ява аврагч зав гэсүг байлаа. Харин өөрлөө нь хөрчилж чадах нь үгүй юу? Амьд гарах нь үгүй юу? Аврагч зав хад мөргөн хэмхэрч дээр нь ява эрэлхэг зоригт хүмүүсийн хөөсөрсөн далайн ирэл шингэхийг харах хувь тавилантай төрсэн хүн юм бэлүү? Тэр завин дээр ява улс бол төгшүүрт энэ өдрүүдэд төрийн хөлөг онгоцыг найдвартай булан дохоод оруулахаар залуураас нь натгсан үнэхээр эрэлхэг зоригтнууд билээ. Алдар нэрний хүн болгоны амнаас сонсогддог болсон сэтгэл зүрхэнд нь шингэсэн сууд хүмүүс хичнээн олон бэ. Пим, Гэмбидэн, Голлис, Лорд Кимблтон, Эссекс, Фэрфакс нарын болон тэдний дундаас хамгийн сууд хүн Оливер Кромвелийн алдар нэр үрдийн үрд өгшгүй мөнгө билээ. Энэ хэдэн хүний эрхэм сайхан нэр алдар хамгийн хулчхар хүндж итгэл зориг төрүүлэн санаа сэтгэлээр унгалгүй төш тулдаг байлаа.
200 жил өнгөрсөн эдүгэ эдгээр агуу их алдар сууднуудын дэргэд эзэн хаан Карл гэдэг хөөрхий тэр амьтан үнэхээр юу ч биш гэсэн үг бөгөөд түүний энэ хэрэгэм зэрэг нэр алдар тухайн тэр үедэн ч гэсэн өдрөөс өдөрт өнгө зүс алдан гандаж гундаж байсан хэрэгэлтэй. Улс амьтан учир зүггүй ууж согтуурч байснаа ухаансхэ гинт орсон юм шиг эзэн хаанд үнч байна гэдэг чинь эрхчлөө аз жаргалан улан дорон гიშгэлнэ гэсэн үг. Эзэн хаан гэдэг чинь харгас хэрцгий амьтан гэсэн үг. Эх оронж гэдэг бол харин эзнэн яг олсон нэр байна гэж ухаарч эхлээд байлаа. Тэр үеийн эх орончид маань өнөөгийн өөрсдийгөө төрийн зүтгэлтнүүд гэж өргөмжлөн өргөн улны эрх мэдлийг ичгүүр сонжиргүй завшсан улааныг үзээд урвахаас шарыг үзээд шарвахаас буцдаггүй бузар булаа явдлуудаар өвөр төрөөгөө дүүргэгч арга залтнууд англи үндэсний нэр сүрийг бузралсан суудлаасан хохорсон амьсгал хураасан дарвитал айлмуугаараа дуудуулдаг ичхэн нүрэндээ элэг наасан амьтд шиг улс төрийн өөдгөө ашиг завшаанчид огт биш байсан юм. Англи орон хам хүчээр шавхан байж эрхчлөөгөө олж авсан яруу алдарт тэр өдрүүдч өнөөдрөөс огт өөр байлаа. Англи орон маань эрхчлөөг эрхэмлдэг занж наран гээгээгүй тэмцэл тулдаан дахин босно өнгө зүсийн өөрчилсөн боолчлын бузар гав дөнгөийг тас татан хаяж өөрөөр хэлбэл урд өмнөх хамжлаган эрх мэдлгүй байдлаас гарч чадсан шигэн эдүгэгийн албан татвараар говчигчд олиггүй дарал мөржилгөөс ангижирч чадна гэж бодож байлаа. Зарцын хаан орж ирээд Ахмад Скирти бараалхыг гэж хэлүүллээ гэж айлдахад Мармадюкгүй номын сангийн өрөөндөн сууж байлаа. Юу гэж яваа юм бол та гэж доромчхон бодсон боловч орж ирсэн Ахмадын өөдөөс хялам хийхтэн л зүгээр нэг яваа бишин амжиж харлаа. Хар санаад Скирти төрөлхийн хашир чон шиг хүн боловч хорон муухай санаандаа хүрэхээр ийхүү шийдээд сэтгэл өөрийн эрэхгүй догтлон хөдөлсөн нь нууч чадсангүй. Гэмт хүн гэлбэлзэн гихчээр өөдгүй хар хэрэг уйлдэхэр шийдсэндээ мэгдэн сандарч байгаа нь угийн хэнэггүй нүр царайгаар нь андшгүй байлаа. Энэ хүний охиныг гуйх санаатайг Мармадюкгүй аль хэдийн гадралсан тэхвэ гэж бодхоос ёстой л ясн хавталцдаг болоод байсан бол энэ бодол нь Скиртийн талаарх өөр бусад сэжигтэй нийлээд санааг нь улам зовоодог, сэтгэлийн бүрч түгшээдэг болсон хэрэгэлтэй. Ахмад Скиртийн аль зэрэг эрх мэдэлтэй болсон. Энэ их эрх мэдлийн тэгэд юунд яаж ашиглаж чадхаар хүн болохыг мэдсэн бол Мармадюкгүй сэтгэл одооныхоос бүр 100 дахин их түгших байсан биз. Мармадюкгүйг баривчлан 5 вэр шорнолоо хүргэж өг гэсэн эзэн хаантны мотор бүхий тушаал Скиртийн үрд бэлэн яваа хэрэг. Ийм тушаалыг Скирти өөрөө уйлдан өөр бусдын гарын үсгийг дуурайлган зурсан байлаач гэсэн Мармадюкгүй толгойд ингэсэн байхаа гэсэн хар буухтай мантай байсны дээр хар булаач гэсэн тэгсэн эсхийн шалгаж магдалд чадхаар биш дээ. Скирти Марионтой уулзаад салсныхан дараа өрөөндөн эргэж ирээд Мармадюкгүйтэнг өөрт минь тус хүрэхийг хүсэхгүй бол хэрэг болно гэж бодсон хуурамч тушаалан уйлдэх ажилд хагас цаг хэртэ хугацаа зарсан байлаа. Ингээд их л ёсорхуу мэхийн Мармадюкгүй та өршөөн сойрхон уу. Үнэхээр чухал нэг ажил гараад тун зохисгүй цагаар уулзахад хүрлээ. Ямар ажил гарсныг дуулаад ёсчром алдлаа гэж зэмлэхгүй байх гэж бодож байна. Ахмад Скирти таны албан үүргэн гүйцэтгэж яваа гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм болохоор юу гэж зэмлэхэв? Үннийг хэлэхэд хоёр зүйлийн талаар ярилцах гэж явна. Мармадюкгүй минь. Эхнийх нь бол миний энэ гайтай хар алав ажилтай холбоотой. Дараачих нь харин нандин сэтгэлийн тэгэж таны таалд нийцсэн байхаа гэж найдаж болгосон бол миний хувьд туйлын их баяртай сайхан зүйл тул золиг шиг ийм алав ажилтай минь ч баг хэрэг гэсэн үг л дээ. Гэвэм. Таны энэ таавар шиг ярианы учрыг нэг л уухгүй байна. Ингээд та ямар хэрэгээр ирсэн нь арай энгийн бөгөөд ойлгомжтойгоор хэлж ярих болохгүй юм уу? Эхнийх нь та өөртөө тун их тайртай, дараачих нь харин тодорхой нөхцөл байдалд бол тааламжтай сайхан зүйл гэж ярьлаа. Тэгэхээр альнаас нь эхлэхэн өрөөл мэд. Гэхдээ Скирти та намайг тойруулаад байна гэж зэмлж байх шивдэ. Таны төмөн зүв
Мармадюкгүй минь. Тэгэхээр нэг үгүй ярил л да. Өөрийнхөө хувьд хамгийн чухлаас нь эхэлдэг хэрэггүй дээ. Ингэхэд би гэдэг хүн танаа охинд хайр сэтгэлтэй болж ирэхэд эхнэрэн болох юмсан гэж бодж явдаг болсон хэрэг л дээ. Ахмад Скерти, таны элен долонгойг би их үнэлж байна. Харин та над биш, охинд минь л ингэж элен долонгойхон хэлэх учиртай байсан юм биш үү дээ. Энэ талаараа өөртөө ярилцахад тань хэн цаад хийхгүйгээс гадна танд юу гэсэн хариу өгөн охин минь өөрөө л мэдэх хэрэг. Охинтой тань уулзсан. Ханилан сууя гэж хэлсэн л дээ. Охин маань тэгээд юу гэж байх юм? Үгүй гэсэн. Тэгсэн бол надад уулзах гэж ирдэг тань юу вэ? Ахмад Скерти гомн. Энийг ч нэг их тайлбарлаад байхын хэрэг байна уу да, Мармадюкгүй минь. Танаа охинд би үнэн голоосон хайртай. Тэгээд эхнэрийн болгоё ад жаргал идлүүлээ, эрхэмдээд хэрэгэм зэрэг бэлгэлье гэж бодсон юм. Гэтэл энэ маань бүтх янзгүй бол та. Харин та над тусвал эцэг хүний хувьд хэлж ярьж үзсвэл Мармадюкгүй үгийг гүйцэтгэлүүлгүй. Цааш нь ярих хэрэггүй. Охин минь юу гэсэн тэр нь миний ч хэлэх үг. Та намайг эцгийн хувьд хэлж ярьж өгч үзгэлээ. Ийм юмд эцгийн үг хэрэг байдаггүй юм да. Эцэг хүнд өөр хүүхдийн хайр сэтгэлийг захирах саад хийх хэрэг байдаггүй юм. Миний хувьд гэвэл тэгж хизээж үзээгүй. Тэгээд ч одоо таны тусын тулд ч вэ, таны эсрэг ч вэ, тийм юм хийж үндэн чадахгүй. Марион Вэйд өөртөө хайр сэтгэлтэй юм бол эхнэртэй нь болж л таарна байх. Харин тиймгүй бол над хэлхийн хэрэггүй. Танд тусалж даан чадахгүй. Хайр сэтгэлтэй хүнтэйгээ ханилан суух, хайр сэтгэлгүй хүндэн бол царай өгөхгүй байх нь охины минь дурын хэрэг. Энэ талын яриа маань ингээд дууслаа. Таны талд нийцсэн байхаа гэж бодож байна. Тэгсэн болог. Гэсэн Скертийн дууны өнгө ууртай, хорсолтой болсон дуулдав. Ийм ч юм болно байхаа гэж бодож байсан юм. Одоо тэгэхээр олон тав юм ярихын хэрэггүй, мэхэн хийгээд үздэг хэрэг гэж бодож байтал нь айгүйхэн энэ яриаг шалуухан шувтаргая гэж бодсон Мармадюкгүй. Өөртөө минь ярилцах гэж ирсэн өөр нэг юмтай нь юу юм бол да? Танд тун тэртэй зүйлийг хэлсэн байхаа. Скерти өөрт нь их л эвгүй байгаа янзтай царайлах гэж хичээн. Тэртэйгээр барах уу да? Тун ч эвгүй байна. Таалаа үнэмшихгүй байх. Хаан эзэнтний үнэн цэргийн ёсоор чин үннээ хэлэхэд бэ гэдэг хүн энэ удаагийнх шигэн ийм хэцүү үүрэг даалгавар авч яваагүй юм. Чохом ямрын дуулаагүй болохоор яаж мэдхэв? Танд би тус хүргэж чадах байж магадгүй юм шүү дээ. Мармадюкгүй минь дээ. Уг нь би л танд тус хүргье гэж бодсон юм. Ийм учиртай юм бэ. Халаг минь гэж ганцхан сарын өмнөс нь бол би иймэрхүү үүрэг даалгаврыг юм чинь ихэнд бодлоггүй биелүүлэх байсан. Тэгэхэд бол би танийгч охиныг таньж таньдгүй мэддэггүй байсан. Таньдгүй мэддэггүй хэвээр юм байсан бол дээр байж. Мармадюкгүй хүйтнэр эрхэм минь ажил хэрэгтэн орж үз. Хэл зүрхлэхгүй оргиод байгаа юм тань тэгээд юу болж байна? Бодоод олохгүй гайхаж байна. Та намайг өршөөгөөрэй. Хэлн ярина гэдэг үнэхээр хэцүү хүн байна юм. Миний хүлээж авсан товч тодорхой тушаал энэ. Та өөрөө уншаад үзэлдэ. Гэт салгалсан гараараа сунгасан уг тушаалд Бэлстро цэцэрлэг морин цэргийн ахмад Ричард Скертид сурвалжит тайж Мармадюк Вэйдэн эзэн хантандан тэрслэн төвний засаг төр эрхмэдэлд харш хортой хэргийг сэлэлцэж байгаа мэдээ эзэн хаан миний сонорт өртлөө. Эмэс Мармадюкийг баривчлан тавэрт хөргөн одод танхим болон темирхүү гэмтэргийг мөрдөн шүүдэг аль нэг шүүхэн шийдвэр гартал хорж байхыг ахмад Скертид даалгасгав. Эзэн хаантны энэхүү тушаалыг хүлээн аммагцсан нэн дэрвэ даган биелүүлэхийг давхар даалгасгав. Цагаан ордон эзэн хаан Карл гэжээ. Мармадюкгүй тушаалыг өвхөн эргүүлж өгөнгөн. Бэ гэдэг хүн ингээд өөрийн тань мэдлийн хоригдл болж хувирч байх шивтэй. Яалаа гэж те
Мармадюкгүй минь минийх биш. Эзэн хантны мэдлийнх. Намайг чинь тэгээд хизээ хааш нь аваад явах болж байна уу? Өршөөрөө олон тав юм асууж нэрэн болохгүй байлгүй дээ. Хааш нь хөргөх хэрэгтэйг тушаал заасан байлаа шүү дээ. Хизээ хэдийд гэдэг нь бас байна уу? Скерти ийм үүрэг биелүүлнэ гэдэг өөрт нь үнэхээр хэцүү байгаа царайлан. Харин тийм ээ. Ийм чин болох гэж та өөрөө уншиж үзлээ шүү дээ. Энэ чи би тэгэхэд өгдөөг дагаж биелүүлэх ёстой болж байна. Гэлээ. Гэр орны хонтойгон салахаас гүйцэтгэж ирэх биш болно үсттэй. Миний хувьд үнэхээр хэцүү байвч хүлээж авсан энэ тушаал маань даанч хатуу ширүүн нарийн ширийн залттай байна шүү дээ. Мармадюкгүй минь. Хүүхдүүдтэйгэн уулзж болохгүй хэрэггүй. Тэдэнтэйгэн дахиад хизээж уулзахгүй байж мэднэ шүү дээ. Гэхдээ Скерти үнэн голоос өргөдөж байгаа дөрөв зүйлэн юун тийм ярнав дээ. Бодвол бодилсан хэрэг байх. Өөрт нь муу улсын нэг нь хаанд човлсон байж таарна. Бүх юмны учир олдож бүгд сайн сайхнаар эргэн байхаа гэж найдацгаая. Таныг би үнэн голоосон өргөдөж байгаа боловч саяын тушаалыг танилцуулсныхаа дараа өөрийг тань хинтээж, нөхөдтэй таньж, үр хүүхдүүдтэй таньж, өөрөө байлцахгүйгээр уулзуулж болохгүй гэсэн өөр нэг тушаал хүлээж авсан юм л да. Гэв. Тэгвэл таны дэргэс салахаас гүйцэтгэл л дээ. Хүүхдүүдэн дуудаж болох уу? Болгүй яах вэ? Мармадюкгүй минь. Бурхан минь. Би гэдэггүй ингэж ийм хэцүү юмны амьд гэрч болж таарах гэж. Скерти энэ удаа харин үнэн голоосон хэлжээ. Мармадюкгүй өр хүүхдүүдтэйгэн салж хагцаж байгааг хард сунаа гэдэг үнэхээр хэцүү үгээр хэлж бичихэд бэрх өрөвдөлтөй зүйл байлаа. Цагийн дараа морин цэргийн багаар харгалзуулсан Мармадюкгүй Бэлстро цэцэрлэгийн орхин улс төрийн гэмт хэрэгтнүүдийг хордог нэрд гарсан, үннийг хэлэхэд өөдгүй нэрд гарсан 5 гэр шорон руу очихоор Лондон ордогд замаар хөдөллөө.